За ардын намын бүлэг өчигдөр бас чуулганаас завсарлага авсны үндсэн дээр одоо асуудлуудаа хэлэлцээд өнөөдөр чуулган үргэлжлэн явж байна. Өнөөдрийн чуулган дээр ямар асуудлууд хэлэлцэж байна. Эхний шатандаас байнгын хараанаас орж засгийн байнгын хараанаас орж ирсэн саналууд дээр ер нь санал хураалт үр дүн ямар гарав? За ер нь бол би бас түрүүн энэ фэйсбүүк дээр тавьсан байгаа нийт 10 асуудал байгаа. За яг нэг нэгээр нь хэлэх юм бол одоо дөнгөж ихнийх дээр явж шүү дээ тийм ээ. Энэ нэгдсэн төсвийн 24 оны төсвийн хөрөөний мэдээлэлтэй холбоотой асуудал явж байгаа. За дээрэс нь байнгын хорооны санал, байнгын хороон дээр нөгөө дэмжигдсэн болон дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналууд. Сая бас заяа бол гişүүн төсвийн байнгын хорон дээрээс бас саналууд орж ирсэн. Тэн дээр одоо хэлцүүлгүүд явж байна. Санал хураалтууд одоо яг явж байна л да. Тийм. Ер нь бол яг 5 дахь өдөр бол Монгол Ардын намын бүлэг Тэмүүлэн гişүүн бас сангийн сайд тодорхой хэмжээний өөр аргументууд дэвшүүлсэн. Завсарлага авсан. Өчигдөр бас тустай Ардын намын бүлгүүд бас хуралдсан. За Монгол Ардын намын бүлгийн одоо шийдвэр бол би бас хэвлэлийн мэдээлэлтэй байгаа нөгөө тендертэй холбоотой асуудал байгаа шүү дээ. Нөгөө засгийн газар хэрэг хүсэх юм бол тендергүйгээр зохион байгуулж болно гэдэг саналаа буцааж буцаад одоо тэр нөгөө санаачлагчид нь шилжүүлсэн байгаа. Энэ дээрээс бол ямар ойлголттой вэ гэхээр маш олон гишүүд бол бас энэ дээр бол зарчмын байр суурьтай байсан. За энэ асуудал бол буцаж байгаа юм байна гэж ойлголоо. За өнөөдөр Ардсан намын бүлэг хуралдсан. Ардсан намын бүлэг хуралдаад яг одоо нөгөө Тэмүүлэн болон Жаргалан гишүүний гаргасан санал байгаа шүү дээ тийм ээ. Энэ санал дээр бол бүлэг нэгдсэн байр суурь гэхээс илүүтэйгээр гишүүд бас өөр өөрсдийнхөө одоо байр сууриаар саналаа өгөө гэдэг шийдвэр гарсан байгаа. Тэгээ ерөнхийдөө бол одоо яг нөхцөл байдал юм байна. Одоо яг үйл явц нь үргэлжлээд явж байна гэсэн үг тий. Тэгээ ер нь бол яг нөгөө талуудын байр суурьуудыг сонсож байна. Мэдээж бол хэвлэлээр гарч байгаа мэдээлэлүүд бол байгаа. Гэхдээ их хурлын гишүүдийн болон одоо засгийн газрын гишүүдийн байр суурьуудыг бас сонсоод явж байна. Би бол зүгээр ерөнхийдөө энэ өнөөдрийн бас хэлэх гэж байгаа санаа нь болохоор нийтийн засгийн газрын хөтөлбөртэй холбоотойгоор энэ чинь анх авал ярихтаа Монгол Ардын нам нэг 50%, Ардсан нам нэг 40%, за хүн нам бол 10% мөрийн хөтөлбөр одоо засгийн газрын бодлого үйл ажиллагааны 24-өөс 28 он тусгана гэж ярьсан тийм үү. За нийтдээ одоогийн энэ төсөл нь бол нэг 577 зөвлөлтийн юм байна. За энэ 577 зүйлээс миний нэхэд байгаа зүйл юу гэхээр Ардсан нам чинь нийтдээ 900 дид одоо 9 том бүлэгтэй 90 заалттай 90 цаанаа дахиад 10-10-аар задраад ингээд 900 одоо зүйл бүхий мөрийн хөтөлбөрөө сая улсын хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн. За ингээд Ардын нам, Ардсан нам, хүн намынхаа ингээд шахаад одоо компакт болгоно гэж хэлдэг тийм ээ. Ингээд хөтөлбөрөө гаргасан. Энэ хөтөлбөр маань бол 577 заалттай байна. 577 заалтын дотор Ардсан намын мөрийн хөтөлбөрөөс 496 заалт орсон байна. Энэ нь бол статистикаас харахад бол 85.96% санал байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Ардсан намын нийт саналын одоо юу гэдгийг засгийн газрын мөрийн хөтөлбөрт дотор орсон зүйл заалтанд бараг 86% нь бол Ардсан намын мөрийн хөтөлбөрөөс орсон юм байна. 14% нь ороогүй юм байна. Тэгэхээр яг ямар 14% нь ороогүй, ямар 86% нь орсон талаар одоо би мэдээлэлтэй танилцаад үг хэлэх гээд байж байгаа. За нөгөө талаасаа бол 3 намын мөрийн хөтөлбөрийн давхцал бол 70 орчим хувь гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол 85.96% гэдэг бол харьцангуй бас чамлахаар чангатах өндөр тоотой орсон байна гэж үзэж байгаа юм. Тэр энийг бол одоо бид нар ч одоо тойрогоос сонгогчдоос санал авсан мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ гэсэн хэдийгээр бол хамтарсан засгийн газар гэж явж байгаа ч гэсэн бас нөгөө гол асуудал чинь бол нөгөө иргэд сонгогчдоо амлаж одоо санал авсан тэр амлалтаа биелүүлэх ёстой. Ийм л байдалтай явж байгаа яг одоо тийм. Нэлийн өндөр хувьтай орсон гэж байна. Таны анзаарч байсан зүйлсүүдээс ороогүй эсвэл заашгүй энэ санал чухал байсан шүү. Ирээдүйд ийм өгөөжтэй зүйл ингээд мөрийн хөтөлбөр тусгагдсан байгаа шүү гэж тодруулах зүйл. За нэгдүгээрт нь болох юм бол яг эрчим хүчтэй холбоотой зүйлүүд бол орсон байна. За энэ бол одоо 3 намын хувьд бол аль нэг намын эрх ашиг гэдгээс илүүтэйгээр үндэсний эрх ашигтай холбогдож байгаа зүйл. Миний ер нь хэмжүүр байгаа даа. Энэ 3 намын мөрийн хөтөлбөр ер нь засгийн газрын хэмжүүр бол та санаж байгаа бол 7 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын ерөнхий сайд томилогдсон. За 7 дугаар сарын 9-нд бол засгийн газар бүрэлдсэн шүү дээ. За энэс хойш өнөөдөр чинь одоо 8 сарын 27-ны өдөр гэхээр бол нэг 50 гаруй хоног болчихсон байна. За энэ дээр бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын нэг дөрвийг тухайд ерөнхий сайдыг томилогдож байхад би сануулж ирсэн. Тэр нь юу гэхээр Монгол улсын тусгаар тогтнол бүр эрхт байдал, эрх чөлөөний баталгаа бол ардчилсан засаглал юм аа.
тийм ээ арчил хүний хэрэгчлэн өөрөө Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа юм а гэд. Тэгээ өнгөрсөн хугацаанд миний санал оруулаад бас ерөнхийлөгчийн тамгын газар лууч тэр одоо санал оруулаад байгаа зүйл бол энэ 2010 онд улсын хурлын 48 дугаар тогтоолоор батлагдсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж байгаа юм. Бүр анх 1992 онд үндсэн хууль батлагдсанаас хойш 2 жилийн дараа буюу 1994 онд үндэсний аюулгүй байдлын үзэл баримт батлагдчихсан. За энэс хойш дахиад 16 жилийн дараа үндэсний аюулгүй байдлын үзэл баримт шинжлэгдсэн. За ингээ 2010 онд батлагдсан үзэл баримтлал одоо хэрэгжиж байгаа. Гэхдээ тэрэн дээр хэрэгжээгүй маш олон зүйлүүд байгаа. Тухайлбал эрчим хүчийг дотоодоос 100% хангана, бензин шатхуунаа дотоодоос 100% хангана гэсэн энэ зорилтууд 2020 онд хэрэгжих ёстой байтал хэрэгжээгүйгээр ингээд дахиад 4 жил өнгөрцөн байгаа. Миний Монгол Улсын их хурлын гишүүний тангаар өргөсөн итгэл үнэмшил бол Монгол улс энэ үндэсний аюулгүй байдал гэдэг ойлголт бол мэдээж хүнээр хэрэгжүүлөө. Нөгөө талаас энэ эдийн засгийн аюулгүй байдал. Дээрэс нь болох юм бол энэ 340 орны хөрөнгө оруулалт тийм үү. Дээрэс нь болох юм бол энэ аюулгүй байдлыг дотор нь 6 ангилж байгаа. Энэ 6 аюулгүй байдалтай холбоотой байдлаар энэ засгийн газрын мөрийн хөтөлбөр бол одоо хэмжигдэх ёстой гэж үзэж байгаа. За тэгээд энэ бол нийтдээ таны асуугаад байгаа асуултын 577 одоо энэ заалт бүхий хөтөлбөр дээр Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ өвчин дахалд нэрвдээд байгаа, өр авлагандаа баригдаад байгаа зүйл дээр яаж монгол хүн илүү эрх чөлөөтэй их орондоо эзэн хүний ёсоор амьдрах вэ гэдэг энэ шалгуур үзүүлэлтүүдийг хангаж хууль зүйн байнгын хороо, гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорнууд дээр зарчмын чанартай саналуудыг гаргасан. Нөгөө талаас энэ дээр бас одоо олон улсын өрсөлдөх чадварын ур чадварын одоо шалгуур үзүүлэлтийг бас байнгын хорон дээр нэмж оруулсан нь бас дэмжигдсэн явж байгаа. Тэгэхээр ер нь бол таны асууж байгаа асуултанд жоохон уршаа хариулчлаа уучлаарай. Нэгдүгээрт бол бид нар энэ эдийн засгийн аюулгүй байдлаа хангах, тийм үү? Эрчим хүчний аюулгүй байдлаа хангах. Энэ одоо үндэсний сүрэн төсвөрлөх чадвараа хангах нь бол номер 1 асуудал. Энэ рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүд одоо бидний хэлээд байгаагаар мега хөтөлбөрүүд олон зуун төслийн тухай яриад байгаа шүү дээ. Энэ дээр бол энэ 3 нам бол улс төрчгүйгээр хамтарч ажиллах ёстой гэсэн. Ийм зарчмын байр суурьтай байгаа нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь та бас чуулган дээр анзаарсан бол эрүүл мэндийн сайд болон тодорхой одоо засгийн газрын гишүүдээс асуугаад байгаа асуулт бол өнөөдөр бид нар ингээд том төсөл хөтөлбөрүүд яриад байдаг, том одоо бүтээн байгуулалтууд яриад байдаг, том мөнгөнд үнэтэй ажлууд яриад байдаг. Эцсээс энэ бүхэн чинь хаашаа чиглэх ёстой юм гэхээр Монгол хүн рүү чиглэх ёстой. Монгол хүний номер 1 зүйл эрүүл аюулгүй орчинд амьдрах. Хоёрдугаарт дээрэс нь тэр боловсролын суурь асуудлууд чиглэгдэх ёстой гэж ийм шалгууртай байгаад байгаа байхгүй. Яг л тэр өнөөдөр ингээд хавдрын өвчлөл хитэн ойролцоогоор Мөнхсайхан сайдын хэлж байгаагаар 35-6 мянган хүн жил болгон хавдартайгаас 4500-аас 4700 хүн амь насаа алдаад байна гэж байгаа байхгүй. Хүүхдийн хавдрын өвчлөл маш их болцсон. Энд чинь зүгээр нэг одоо идэж уудаг зүйлээс гэхээс илүүтэйгээр энэ орчны бохирдол тий маш олон шалтгаанд холбоотой байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ их бүтээн байгуулалт, энэ хөрөнгө оруулалт, энэ их мөнгөний асуудал чинь явж ямар нэгэн даргын халаас нь цавчаа болж ордог, ямар нэгэн тендерийн 8 болж ордог, төсвийн хуульчилсан хулгай болж ордог биш. Нөгөө хүн рүүгээ чиглэх ёстой л гэдэг зарчмыг би баримтлаад байгаа. Тийм учраас энэ 577 ажил дээр бол нэгдүгээрт бол энэ ажлууд бол болцооны хэмжээнд тусаад явж байгаа мэнэ гэж харж байгаа. Зүгээр анхаарах зайлшгүй шаардлагатай зүйл бол нөгөө зөв юм хийх нэрийдлэр асар их хэмжээний төсөв тавиад тэр нь хяналтгүйгээр тэр нь одоо ямар нэгэн үрлэгэн байдлаар оновчлол муутайгаар зарцуулагдчих үедээ гэдэг дээр бол маш их санаа зовж байгаа. Тийм биз? Тэр зөв зорилготой одоо мөнгө тавьж болох ч гэсэн тэрийг бас дунд нь бол одоо нөгөө хяналт байхгүй шилэн биш байх юм бол маш том асуудлууд үүснэ гэж үзэж байгаа. Хууль зүйн сайд ч гэсэн бас тодорхой хэлж байгаа. Энэ авилгын индекс чинь одоо манайх сүүлийн 4 жил 8 жил бараг 58-9 байраар өгчлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөртөөр бол авилгыг 30 байраар өгшөө. Одоо индексийг унгаана гэж байгаа байхгүй юу? Жилд 10 байраар унгаана гэж байгаа. Тэгэхээр энийг одоо яаж хийх гээд байгаа гэдэг ингээд тодорхой зарчмын асуудлууд бол байгаа. Тийм. Тэр яг чуулганы үйл ажиллагааны дундуур бол үгээ хэлээд шаардлага тавиад зөв саналыг дэмжиж том төслүүдийг дэмжиж байна гэж байна. Гэхдээ энэ том төсөл тусгаж байгаа одоо төсвүүд бас нэлээд өндөр. Яг тодтгол дээр 3 их найд нэмэгдээд 30 болж байгаа ч гэсэн яг энэ одоо нэмэгдлүүдээс гадна дахиад одоо гаднаас боон босгох гэдэг юм уу энэ асуудлууд ирэхээр Монгол улсын эдийн засаг энэ хэд хэлэлт өгний өсөлт юмнуудаа байрж одоо дийлэхээр болов цааш та эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн хүндрэх болов эсвэл сэргэх юм уу энэ дээр ямар байр суурьтай. Миний хувьд бол яг энэ асуудлыг хэлцэж байхад бол улсын хурал дээр хэдэн тодорхой байр суурь илэрхийлсэн. Нэгдүгээрт том төслөө тойроод штэ угтаа гэх юм да маш хэмжээний өндөр зардалтай техник эдийн засгийн үндэслэлийн зардлууд гарч байгаа. За энэ техник эдийн засгийн үндэслэлийн зардлуудыг урд нь бол бид гашуун туршлага байгаа штэ том
төсөл мөрөөдөж байгаа л том тэзүүгийн мөнгө батлуулаад нөгөөх нь одоо ингээд тодорхой хэмжээнд алдаанд орчдог ус төрчлөлт болоод идэг ч тэгэхээр энэ дээр эрсдлийн шинжилгээ хийсэн юм уу гэдгийг асуудаг. Ер нь бол мөнгө зарцуулж болно шүү дээ. Бид нар эдийн засгаа томсгохын тулд мэдээж эрсдлээ том тавь. Гэхдээ нөгөө энэ техник эдийн засгийн үндэслэлийг зарцуулж байгаа тэр мөнгөний одоо риск менежмент гэж байдаг тийм үү? Одоо эрсдлийн шинжилгээ хийж байгаа юм уу? Одоо хичнээн хувь өгч явах юм аа тэгээд. хин сангийн сайд бол ийм хариу өгсөн. Би бол чуулган дээр асуусан. Нийт энэ одоо мөнгөнд өнгийн 10% төсвөөс гарна 90% бид нар бол олон улс одоо босгоно, олон улсаас болон бусад их сурвалжаас босгоно гэж хэлж байна лээ. Тэгээ аль ч их сурвалжаас босгосон бид нар эргээд нөгөө мөнгөн одоо төсөөллөө бол маш тийм няхуур нэм бай, долоо хэмжээнд нэг огтлох хэрэгтэй. Зарим талаар ингээд нэг яарад их хурлын одоо шинэ гишүүд манаас жаахан мэдээлэл муутай байж магадгүй, дадлагжаагүй байж магадгүй те. Энэ дээрээ бол одоо төсөл хөтөлбөртэйгоо сайн танилцахгүй байж магадгүй. Та анзаарсан бол би бол яг төсөвтөр тодорхой нэг 8-9 асуултууд асуугаад ингээ хариултуудаа аваад энэ талаар бас Facebook өөрийнхөө Squatter Эрдэнэ бол тэгээд пэйж дээр бас нэлээд деталь мэдээлэлүүд бол оруулсан. Бас өдрийн сонингийн дугаар дээр бас нэг нэлээд том энэ төсөвтэй холбоотой ярианууд өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол би тодорхой байр суурь хэлсэн. Гол асуудал нь бол би зүгээр жишээ татъя. Сая энэ аж үйлдвэрийн эрдэс баялагын сайд Туван сайдын хамт бас энэ 8 уурхаагаар орлоо л доо. Эрдэнтээр орлоо, хөтлөөр орлоо, дархны төмөрлөгөөр орлоо, оюутлогоогоор орлоо, тавталгоогоор орлоо, энержи ресурсоор орлоо. За ингэ явж байхад бол яаж юм гэхээр энэ төрийн өмчтөнд 32 аж ахуйн нэгж байна. За төрийн өмчт 32 аж ахуйн нэгж маань өөрөө хамгийн иргэдийн нөгөө хардлаганд өртдөг газар шүү дээ. Нөгөө одоо хүүхд байхад л Эрдэнэтэд гам бөмбөлөг шахдаг гэл нэг яриа байдаг байлаа шүү дээ. Тэгэл одоо ингээл хүмүүс чинь бол энэ төрийн өмчт үйлдвэрийн газар улс төрийн томилгоо очиж जैन те. Дээрээс нь бол одоо намын нөлөөллөөр чадвар муутай хүмүүс очиж जैन. За дээрээс нь тэнд янз бүрийн шахаа байдсан байна, нуглаа байдсан байна гэсэн эргэл зүйтэй байдаг шүү дээ. Тэгэд Эрдэнэт үйлдвэр бол яг хуу мөнгөнийхөө орц гарцыг шилэн болгоод тендерээ бол AI буюу нөгөө химэл оюун ухаанд тулгуурласан байдлаар нэг сарын нэгнээс авах гэдэг юм програм хангамж явуулж байгаа юм байна. Тэгэд би яг энийг нь бол их хурлын гишүүний хувьд бас тэр Эрдэнэт үйлдвэрийн захирал, яндан захирал руу алан бичиг бичээд за танах яг ямар ийм одоо програм хангамж нэвтрүүлж байгаа энэ талаарх мэдээлэлүүд өгөөч гэд хүссэн байгаа. Тэгээ энийг бол бас уучрал сайдад хэлээд алан бичиг бас явуулж байгаа нь бол төрийн өмчт 32 аж ахуйн нэгжүүдийн энэ мөнгөний урсгал дээр хяналт тогтоох. Одоо нэг шилэн данс гээл ярьдаг. Тэгэл тэр нь хэрэгждэггүй нэг хаяа нэг юм улс төрчдийн нэг юм юу мессеж болчдөг шүү дээ тий. Тэгэхээр энэ бол ингээд нийтээр хэрэгжих хэрэгтэй юм аа. Хамгийн эхлээд бидний авилгыг бууруулахын тулд бол энэ төрийн өмчт газруудаас эхлэх хэрэгтэй. Төрийн өмчт газар буюу төр менежментийн хийж байгаа газруудаас бидний энэ нөгөө транспарент буюу ил тод шилэн байдлаа шаардаж чадчих юм бол цаашлаад бол энэ одоо төр менежментийн хийж байгаа бусад бүх мөнгө урсж байгаа орж байгаа газрууд дээр бид нар хяналт тогтоож чадах юм байна. Ингэснээр бол тэр Монгол улсын авилгын индекс бол огцон буурах боломжтой байгаа. Хүмүүс юу гэж боддог вэ гэхээр нэг дуйлан шуугаан за тэгээд нэг одоо нэг улс төрийн нэг янз бүрийн асуудал гарангууд тийм өөрснөө булгаач юм булгаач гэл нэг юм 30 гэр бүл эднэр гэл бахан дуйлан шуугаан байдаг. Тэгэл нэг хүн амтан байрч хориол асуудал шийдэгчнэ гэж бодоод идэг. Гэтэл энэ бол нэг жижиг асуудал байхгүй. Яг бүхэлдээ энэ бид нар нийгмийнхаа торлог, нийгмийнхаа системийн одоо энэ мөнгөн урсгалын сүдрийн эдийн засгийг ил тод болгоход хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй л гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол энэ авилгын асуудал яг нөгөө нэлээ өргөн хүрээгээр хоёлаа ярьчлаа. Авилгын асуудал гэдэг чинь бол цэвэр хариуцлагын асуудал байдаг. Энэ ил тод байдлын асуудал. Тэр ер нь бол та хэлж чинь томоохон төсөл хөтөлбөрүүд томоохон мөнгө тавигдчихж байгаа гэж байна те. Эхлээд бид нар нөгөө нэг зорилгоо тодорхойлохоос гадна тэрийг хэмжиж чадвал удирдах чадна гэдэг шиг энийг тэгвэл яаж ил тод шудраг байлгахын гэсэн тэр measurement гэж хэлээд байгаа. Тэр хэмжигдэхүүнийг нь буюу стандартыг нь хамттан заавал авч явж байгаа шүү дээ. Тэгэхгүй бол мөнгө тавьдаг жижиг мөнгө байна уу, том мөнгө байна уу ялгаахгүй тэнд хулгай орохдоо урвал хуульчсан чулгай орно, хуулийн бус чулгай орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө хүний шунал ашиг сонирхлыг хязгаарлах зохицуулалт буюу тэр мөнгийг яаж ил тод хяналттай үр ашигтайгаар нийгмийн төлөө зориулах вэ гэдэг юмаа бид нар эхэлж ярьж авахгүй болохгүй байхгүй. Тэгэхээр сайлаа бэлтгэхээр саваа бэлт гэдэг шиг тухайн одоо сайлын хэмжээнээс үл хамааран нөгөө хяналттай шилэн тунгалаг саваал бид нар энэ төсвтэйгээ холбож өгсөй л гэж би бодож байгаа. За мэдээлэл өгсөн танд баярлалаа.